чи бусдаас илүү байна. Чиний зөв чамд тэдний зөвлөгөө хэрэггүй гэдэг тийм үг орж ирж байсан уу? Яг энэ үеийг бид нар хамгийн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ энэ үг орж ирэх юм бол бүх юм нуурж унахын тохиол болж ирдэг. Ego is your enemy буюу эго бол таны дайсан гэдэг номын зохиогч Ryan Holiday 25 настайд нь бараг бүхсэл дүндээсэн. Түүнд нэр хүндээсэн, нөлөө байсан. Тэгээ та бүхэн номыг бүгдийг унших юм бол дөнгөж 25 настай гэхэд л түүний карьер маш хурдтай өсчихсэн. Түүнд мөнгө байсан, түүнд нэр хүндээсэн. Бүхсэл байсан боловч нэг л өдөр эмнэлэг татсан. Бизнесэнд нь хэсэг болж унсан. Тэгээд энэ бүхний гол шалтгаан нь хэн нэгэн биш харин өөрөө байсан. Номын зохиогч болох Ryan Holiday-ийн стоик философч 19 настайдаа сургуулаа орхиж бидний сайн мэдэх эрх мэдлийн 48% номын зохиогч Роберт Киосаки ажиллаж эхэлсэн ба 25 настайдаа маш том маркетинг компани захирал болсон. Тэгээ бүх зүйл нуран унсны дараа тэр хэрэгцүүлж өөртөө бичсэн загтал мэд энэ номыг гаргасан байдаг нь өдгөө маш олон хувь борлогдсон бестселлер бүтээгдэхүүн болсон байна. Энэ ном нь 3 хэсэгтэй 3 хэсэг гэхээсээ илүү ийм 3 үе дээрээ анхаарч уншаарай гэж хэлсэн байдаг. Эхнийх нь мөрөөдж байгаа үедээ, хоёр дахь нь амжилттай байгаа үедээ, номын сүлд нь уналцтай байгаа үедээ. Яагаад гэх юм бол эго энэ үед хамгийн чанга дуурдаг. Тэгэхээр эго гэж юу вэ? Эго гэдэг нь өөрийнхөө оршин байгаа ач холбогдлоо хэд өндөрт үнэлэх итгэл үнэмшлийг хэлдэг. Өөртөө төвлөрсөн амбиц гэж хэлж болно. Энгийнээр хэлэх юм бол эго бол бидний дотор байдаг хүүхдийн зан, өөрийн замаар явахыг хүсэж бусад зүйлийг хахрамжгүй орхидог. Тэгээ бид нэр хөвчлэн эготой хүн гэх юм бол их л хамраас гисэн юм хүнийг дүрсэлдэг боловч эго хамгийн чимээгүй хүнч байж болно. Бусдын бодлыг битгий сонс, чиний зөв чи хамгийн шилгэнэ гэж хэлж байгаа хоолой байх юм бол тэр бол бидний дотор байгаа эго юм. Өрөөх үед бол эго айгүй хүчтэй гарч ирдэг л дээ. Эго өндөртэй хүмүүс хийхээсээ илүү ярьдаг. Ягаад гэх юм бол ярих үед яг тухайн зүйл биелчихсэн юм шиг бидний тийм мэдрэмж төрдөг. Санаа гэдэг бол тархин дотор байхдаа хамгийн төгсөөдөг штэ. Хинч тэрийг шүмжлэхгүй, хинч тэрийг гаргаж мэдэхгүй. Харин гаргаад бусдын хүн заамаа шүмжилгээд явчих юм бол жишээлбэл жинхэнэ өөрөө өөртөөгөө нүүр тулах хэрэгцээ гардаг. Эготой хүн хэдий аман дээрээ өөртөө итгэлтэй өөрийгөө лаг гэж боддог ч гэсэндээ талд тухамсартаа тэрийг гаргаж ирж тавьдаггүй. Ягаад гэх юм бол өөрийгөө тийм лаг биш байгаад бусдад шүмжлүүлж байгаа тэр дүр төрхтэйгөө уулзахыг хүсдэггүй учраас агуу зэрэглэлтийн стратегч Джон Бойд нэг өдөр залуу нисгэгчдээс асуусан байдаг. Та нар нисгэгч болмоор байна уу? Эсвэл агуу нисгэгч болмоор байна уу гэж. Хоёулаа адилхан сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ яг эсрэг. Ягаад гэх юм бол нисгэгч байхыг хүсдэг хүн бол зөвхөн тэр нисгэгч гэдэг нэр хүнд хүлээн зөвшөөрлөлтийг хайдаг бол агуу нисгэгч болохыг хүсдэг хүн бол ажилтгаалаа хардаг. Тийм учраас би амьдралдаа хэн болохыг хүсэж байна буюу би алдартай хүн болмоор байна уу? Би бусад таалагддаг хэн нэгэн баймаар байна уу гэхээс л тэгэхээр би юу хүсэж байна вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Энэ бүлгийн гардаг хоёр дахь том санаа гэх юм бол байнга суралцагч байх. Жохон байхад бол бид нар шинэ юм туршихад бол ерөөсөө айдаггүй байсан шүү дээ. Дугуй унаад сурах, гүйд сурах гэх мэтчлэн том болоод би бол дугуй унжирсаа сурахгүй байгаа. Ягаад гэх юм бол том болоод дугуйнаас унахаар чинь тэнэг шүү дээ гэж бодоод альваа зүйлд байнга суралцагч байх. Би үнийг мэдгүй байна, би анхлан суралцагч байна гэдэг мэдрэмжийг бид нар хизээж гэлдүүлж болохгүй. Ялангуяа ямарваа нэгэн зүйлийг сайн хийдэг болох тусам суралцгаа бэлдэг. Эго бид нарыг хөгжөхөөс үргэлж хашаад татчихдаг. Энэ үед бид нөр өөрийнхөө тухай яриа гаргаж ирдэг. Би тийм амжилттай хүн байсан. Би залуудаа ингэдэг байсан гэдэг бол бас нэг эгогийн илэрлэл юм. Сонсох юм бол өөрсдийнхөө тухай түүх ярихлаа хэзээ ч алдаа гаргаж байгаагүй хүн шиг ярьдаг шүү дээ, тэ. Би тийм мундаг юм хийж байсан. Би ийм мундаг юм хийж байсан. Хэзээ ч алдаа гаргаж байгаагүй хүн шиг гэх нь би өмнө хэзээ ч алдаа гаргаж байгаагүй мэн. Тийм учраас би лаг, би мундаг гэдэг тэр бодол руу буцаага хөдөлдөг гэсэн үг. Эго биднийг ялагдлаасаа суралцахаас зайлсхийлэгдэг. Ямарваа нэгэн алдаа гаргах үед бид нар нөхцөл байдлын буруу, тэр хэн нэгний буруу гэж үргэлж хэн нэгэн рүү булзааруулж байгаа нь өөрсдөө дүгнэлт хийх, өөрсдийгөө сайжруулахаас нь үргэлж хойш татчихдаг. Тэгэхээр номын гол 3 санааг хэдүүлээ базаад ирэх юм бол чимээгүй байж хийх, амжилттай хүн ярьдаг биш бодит ажлыг харуулдаг. Чимээгүй байдал бол хүчим. Хоёрт үргэлж оюутан бай. Мэддэг мэдбүү харагд, сурах боломж байгаа бол суралц. Энэ нь зогсошгүй сайжрахад тусалдаг. Алдааг сурах материал гэж харах. Эго нь алдааны дараа нуугддаг, буруутгадаг, зүгтдэг болол хариуцлагатай хүн нь алдааныхаа дараа суралцдаг, асуудаг. Энэ ном бол надад айгүй яг тусалж байсан л та дөнгөж сошиал медиа хийж эхэлж байхад яагаад гэх юм бол сошиал медиа хийж эхэлж байхад чинь мяа харагдахаас айгүй айгаад байсан. YouTube хийгээд хандлт авахгүй бол яана гэж айгүй айжирсан ч гэсэндээ энэ номыг уншсны дараа чи яагаад өөрийгөө тийм лаг амтан амжилттай байна гэж бодоод байгаа юм бэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж эхэлсэн. Би өөрийгөө лаг амтан гэж бодож байгаа учраас хэрвээ би ямарваа нэг юм хийгээ бүтлгүүцчих юм бол би лаг амтан байхаа болчих штэ. Тийм учраас би YouTube-ыг хийж чадахгүй хойшлуулаад, Instagram-аа Reel хийж чадахгүй хойшлуулаад яагаад гэх юм бол би тэр хийгээ бүтлгүүцчих юм бол яах юм бэ гэдэг айц намайг айгүй хараас мэдлэхэд байсан байхгүй юу? Хэл сурах гад ч юм уу ямарваа нэг юм эхлүүлэх гээд хаад би нэг бүтлгүүцчихвэл яах юм бэ гэх юм бол хүн болгон намайг бүтлгүү амтан гэж мэдчихин хамгийн гол нь би өөрийгөө бүтлгүү амтан гэж мэдчихэн штэ гэдэг. Тийм бодол айгүй эргэлдэг юм шиг санагдсан. Харин яг тэр үед
гүүштэй чи лаг амтан биш штэ. Чи мяа юм тийм чин мяа юм хийж болно гэдэг тийм бодол хүнд байх хэрэгтэй юм шиг санагдсан. Би яагаад өөрийгөө тийм лаг юм хаваад хандлт авна гэдэг тийм хүлээлт өөртөө тавиад байгаа. Яагаад тийм бол би тийм лаг амтан биш ш. Надад ямар нэгэн YouTube ч юм уу бичлэг хийжсэн туршлагаас би тийм гоц ухаантай ч гэсэндээ биш шүү дээ. Тэгэхээр тийм өндөр хүлээлт өөртөө яагаад тавиад байгаа гэдэг тэр эгогоо дарах. Би мяа юм чин мяа юмаа хийж тэгснээрээ би суралцсан. Тэгснээрээ би сайжирна гэдэг тийм хүлээлт өөртөө тавьж эхэлснээр аливаа зүйлийг хойшлуулахаа болоод YouTube бичлэг хийхэд илүү итгэлтэй болсон гэх юм уу? Хийх ёстой юмаа хийж чадахгүй, юмаа хойшлуулад YouTube хийж чадахгүй, Instagram хийж чадахгүй, гацалтанд орсон юмуд бол хамгийн их тусалж байсан. Уурчаа хийх юм ингээ бэлэн байгаад байдаг. Гэтэл би ингээрээс хөдөлчихгүй ингээ хиймээргүйсэн надад цаанаасаа болио гэж бүр ингээ өөр юм хийгээд тэр юмнаас л бас бүх юмыг ингээ хийгээд ерөөсөө уртхаа хийж чадахгүйсэн. Энэ яг хойшлуулахтаа хамаатай ч гэсэн миний бодлоор нөгөө талаар ингээ бодохоор эго тайгүй хамаатай байсан байгаа юм. Намын товшилт хийсэлөө хамгийн гол суралцсан зүйлсүүдэд танилцуулах байдлаар ярих гэж бодсон юм. Тэгээ бүх юмаа болио гэд YouTube-эл хийхээс бусад бүх юмыг хийжсэн тэр үед бол би тэр өөрийнхөө жинхэнэ өөртөөгөө нүүр тулахыг хүсэхгүй буюу эгондо баригдсан. Би лаг амт юм чинь би юу гэж мяа харагдчихэв. Би юу гэж бүтлгүүцчихэд. Тэр маань болохоор бүтлгүүцдэггүй гэхээсээ илүүтэйгээр бүтлгүүцж байгаагаа харахыг хүсэхгүй байгаа тэр хүсэл байсан байгаа. Тэр нь миний эго байсан буюу одоо би эготойгоо жоохон харьцаж сурснаар жоохон ойлгож эхэлж байгаа. Одоо би өөрийгөө эгогүй гэж хэлж бол угаасаа чадахгүй мэдээ суралцаад явж байгаа. Гэхдээ энэ номыг уншаад ард нь гарцсан байгаа суурин дээр би лаг амтанчтай гэж өөрийгөө харахаа болоод би мяа амтан, би анхлан суралцагч юм чин, би мяа юмаа хийж гэдэг тийм бодол орж ирснээр төгсөм хийхгүй, огт хийхгүй яснаар ядарч мяа юм ч гэсэндээ гараасаа гаргаж эхэлж байгаа. Тийм майндсет рүү намайг хөтлсөн юм шиг санагдсан. Яг тэ мяа юмаа хийгээд баг багаар сайжрал тэр чинь сайжрна штэ. Огт хийхгүй байх юм бол тэр төгс байтугай сайжралцж гарахгүй. Чи лаг шүү гэж хэлж байгаа байдал чинь ямарваа нэгэн зүйлийг хийхэд хөдөлж чадахгүй, уналтанд ороход чинь өөрийг тань дараад ах юм бол тэр бол яалтчгүй зүг зүйл биш. Тийм учраас цензуртэй хандаараа хэрвээ энэ ном танд сонирхолтой санагдах юм бол авч уншаарай гэж зөвлөн. Миний бол бас хөөрхөн нэмгэн ном байсан. 250 орчим бодцтой айгүй хөрхөн нэмгэн ном байсан. Тийм учраас дороо дууссан. Тийм болохоор та нар ч гэсэндээ нэг удаад уншихад бол айгүй зүгээр гэж бодож байна. Яг амжилттай авах үед амжилттай үеийг очиж уншаад унттай авах үед очиж унттай үеийг уншдаг ч юм уу. Гих мэдчлэнгээр унших юм бол бас надад айгүй үр дүнтэй юм шиг санагдсан. Тэгээ дараагийн номын ревю бичлэгээр болцгаая.